За тэгэхээр ямар сэдвийн тухай ярих вэ гэхээр за тэр нэг лус авдаг гэдэг тухай л яриад байгаа. Хүн хэрвээ сул дорой байх юм бол хорлогдох боломжтой нэг тийм энерги метод байдаг. Дээрэс нь хүн сул дорой болохоос гадна ер нь их төвөг удаж амьдардаг болсон байхгүй юу? Байгальтаа. Юм уу те. Гэтэ энэ нэг бурхан биднийг нэг үзий ядах шалтгаан бол биш. А дээрэс нь ингээл хүн бурхныг орлож хүмүүс яриад байдаг шүү дээ. Удахгүй ингээд дэлхий хүмүүсийг цөөлнө шигшнэ гэдэг ярьдаг. Яг шигшгийн хувьд бол шигшэх ба. Гэтэ тэр шигшүүр ямар байхын та нарын мэдэх хэрэг биш. Дээрэс нь хараал та хин нэгнийг харах та тий удахгүй та нар бүүнөр өхнөө цөөрнөө тий ингээ хорлогдноо гэдэг нэг юм хараал өрөөлөөрийн дундуур юм яриа тэрийг мэрэгүү ухаан шиг яриад байгаа. Тийм тэгэхээр ер нь бол хүн төрөлхтний түүхэнд бурхантай илүү ойртсон багш нар ч гэсэн хэлэхдээ тэгж хүн төрөлхтнийг хараад байхгүй юу? Бурханаас хол байхаар ирээл тийм хараал шиг юмнууд их ярьдаг. Сэгсрэж байгаа ингэж байгаа. Бурхны мэдж байгаа юм шиг. Тэр дуу хоолойг олцсон юм шиг. Бурханлаг сэтгэлийг бүх төрөлдөө зогсоосон юм шиг. Ялангуяа гэдэг хөгшин настай ч юм уу мухар сүхтэй хүмүүс ингэж их ярих их туртай байдаг. Заавал хөгшин настай биш гэж болно. Гэхдээ хоосрол автсан залуу хүмүүс ч гэсэн ингэж ярьдаг. Гэхдээ яг үнэндээ тийм бишээ. Та нар хэрвээ бурхан байвал мэдээж илүү хайрын оршихуй, гэрлийн оршихуй байж таараа. Дээрээс нь яаж хэрхэн шүүлт явагдахыг эсвэл ингээд дэлхий цөөрөх тухай, олон болох тухай ч юм уу, хитрхи олон болоод байгаа ч юм уу, мэдэмхийрхээсээ илүүтэй ингээд та ингээд өөрийнхөө амьдралыг шийдэхээс илүү бүр ингээд өөрөөсөө гаднах бүр 8 тэрбум хүний амьдралыг шийдэж байгаа юм шиг юм ярих гэдэг байхгүй. Тэгэхээр тийм зүйл ярихаас илүүтэй эхлээ өөрийгөө ялчих. Тэгээд өөрийгөө ялаад өөрийн дотоод танах үг ялах нь бусдыг ялахаас илүү чухал байхгүй таны хувьд болохоор бусдыг ялах ялалт мэдээж чухал. Гэхдээ дотоод ялалт байхгүйгээр бусдыг ялах, ойлгох, бүрэн төгс ойлгох боломж байхгүй байхгүй. Тэгэхээр та нар дандаа өөрийнхөө өнцгөр л бодно. Таны бодож байгаа өнцөг танд зөв юм шиг санагдана. Бодлын орон зайн яг гоо сайхан талууд байгаа ч гэсэн муухай тал нь юу юм бэ гэхээр бодлын орон зай хөвчгөө болоод харанхуулаад ирэхээрээ ингээд тэлхээ болчдөг байхгүй юу? Өөрчлөгдгөө болчдөг. Тэгээд яг юм нэг юм лаг шавар шиг заан зунгаарлцсан юм болгоо ичдэг. Тийм бодлоос дүгнэх юм бол мэдээж хороо ертөнц муухай зүйл, хүмүүс муухай зүйл. Дээрээс нь хоосон цэцэрлэгүүч гэсэн амнаас нь гарах болно. Харин юмыг мэд хэрээр хүн өөрийгөө өчүүгнийг болон дотоод мөн чанарынхаа тухай мэд хэрээр бурхны оронд өөрийгөө орлууч тавиад хоосон цэцэрэхээ болчт юм аа. Дээрээс нь шүүлт гэдэг ч юм уу те. Эсвэл эрэмт дистралийн тухай яг оролцох нь бидний хэрэг биш байхгүй юу? Онгодуудын дистрал яагаад гэдэг асуудлуудад зарим утгаараа бол бидэрт ямар ч хамааралгүй тэрийг мэдлээч амьдралд чинь юу ч нэмхээргүй тийм мэдлгүүдийг мэдэх гэдэг. Тэн дээр болохоор харин сайн дээр хэлж байгаа лос ч юм уу те тиймэрхүү зүйлсүүд бас холбоотой. Тэгэхээр ер нь бол бид нар тэр дистраллуудыг ойлгох гэхээс илүүтэй эсвэл янз янзын зүйлс хорлогдохоос илүүтэй эхлээд өөрийгөө олцгоо. Тэгэх юм бол бид нар дараа нь тэр зүйлсээ судлах хангалттай цаг гарна. Ойлгох хангалттай цаг гарна. Дээрээс нь зөв мэдлэгээр явж байгаа гэдгээ яаж мэдэх юм бэ гэхээр илүү тэг ингээд даруй мөртлөө илүү өргөн хардаг, илүү зөв зүйлийн тухай ярьдаг, илүү хүчрэхэг тийм амьдралыг зогслоох үедээ зөв явж гэнэ гэж бодох хэрэгтэй. Дээрээс нь гэгээр л бол мэдрэгддэг зүйл яг илүү төгс гэгээр л тэг урт нас шиг тийм гэгээр л бол яа гэм бэ гэхээр танд баригддаг, дотроос чи хүч чадал бол мэдрэгддэг. Тийм зүйл байх ёстой шүү. Хоосрол готролгүй нэг үзий ядалтуудаа эсвэл хамаагүй зүйлсийн тухай судалдаг байдлаа аврал гэж бодоод ивэл таалан илүү их бодлынхаа гүн бүживсээр л болно. Тэгчихгүйгээр эхлээд зөв зүйлийн тухай боддог, амьдралд хэрэгтэй зүйлсийн тухай боддог тийм хүмүүс л заяа.